Төрийн банкны тухай хуульд заасны дагуу анхлан нээлттэй хувьцаат компани болж IPO гаргах анхдагч арилжаа эхэллээ. Банкны 5% нээлттэй хувьцаа гаргаж 22.1 тэрбум төгрөг төлрүүлэх юм. Өнөөдөр цаан цохиж анхдагч арилжаа эхэлсэн эхний 5 минутанд гүйцэтгэл 75% хүрсэн байна. Засгийн газраас бол 2023 оны хүртэл 20 хүртэл бол бид бүхэн олон нийт нээлттэй заргаж санд болгох хэвээр. За өнөөдрийн байдлаар бол 5% бид бүхэн олон нийтэд санд болгоод ингээд арилж байгаа хэлж байна. Нэгжийн үнийн хувьд бол бид бүхэн одоо ямар ч иргэн одоо авах боломжтой үн буюу одоо 590 төгрөг тогтоосон байна. За бид бүхэн 5% буюу одоо 22.1 тэрбум төгрөгийг бол татан төлрүүлнэ. Босгоно гэсэн ийм зорилготой байгаа. За сая одоо дөнгөж сан зогссны дараахан 5 минутын дотор бол 73.4% хүрчихсэн байна. Тэгэхээр бид бүхэн одоо босгож байгаа энэ хөрөнгөө бол олон нийтэд нээлттэй байдлаар дундаж давхрыг дэмжих зорилготой. За дээрэс нь бол ногоон зээл зориулна гэсэн ийм зорилготой байна. Олон нийт хөрөнгө оруулагч нар Төрийн банкнд ийхүү одоо маш өндөр итгэл өгж байна. Ингээд цаашдаа Төрийн банк өөрөө маш хичээж ажиллаж нээлттэй болж за банкны удирдлага, банкны засаглалд одоо шинэ хөрөнгө оруулагчдын төлөөллийг оруулж хяналт тавих боломжийг нөгөөх. За мөн одоо цаашдаа банкны үйл ажиллагааг одоо олон нийтийн олон улсын санхүүгийн зах зээл дээр одоо аль болох олон нийтэд илүү их хүртээмжтэй, олон нийтэд илүү их ойрхон одоо санхүүгийнх нь хэрэгцээг хангасан, санхүүгийн үйлчлэгээ үзүүлсэн ийм банк болж илүү их сайжрахад одоо оролцоо нэг өндөр ач холбогдолтой байх хэрэгтэй. Одоогоор захиалга бол нэг 75% хүрчихлээ. Энэ нь бол олон нийтийн зүгээс бол одоо энэ банкны реформыг ямар их хүсэн хүлээжсэн тэр дотроо төрийн өмчт тийм ээ 100% Төрийн банкнд бол бас хувь эзэмшиж энэ банкны хувьцаа эзэмшигч болох сонирхол байсан гэдгийг бол харуулж байна. За нөгөөтэйгөр бол Монгол улсын засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчт аж ахуй нэгжүүдийг олон нийтийн болох ийм реформ бас хийгдэж эхэлж байгаа. Энэ үйл ажиллагааг бол түүчилээд бас Төрийн банк бол олон нийтийн болох үйл явц явагдаж байна гэж ойлгох ёстой. Санхүүгийн зах зээл нь хэд нөгөө банкуд дээр тулгуурласан, банкуд давмгаалсан ийм эрсдэл даах чадваргүй ийм санхүүгийн зах зээл байгаа. Өнөөдөр энэ банкуд маань системийн нөлөө бүхий 5 банк маань хөрөнгөний зах зээл дээр үнцаасны компани үнцаасаа санал болгосноор хувьцаат компани болсноороо хөрөнгөний зах зээлийг хөгжлийн дараагийн шатанд нь гарах ийм том үйл явдал болж байгаа. Хөрөнгөний зах зээл дээр шинэ манай томоохон байгууллагууд одоо өөрийнхөө хувьцаа гаргаснаар Монголын үндэсний валют болох төгрөг гэдэг валютын бас хөрөнгө оруулалт хийх тийм бүтээгдэхүүнийг гаргаж ирж байна. Энэ нь бол яах вэ гэхээр эргээд одоо хэд их одоо доллар жилд бас сэргийлэх түнчлэн бас төгрөгийн ханшийг бас тодорхой хэмжээнд доктортой байлгах томоохон тийм факторуудын нэг гэдгийг бас хэлмээр байна.